Өнгөрснөөс ирсэн сүнс, бүлэв зураг. Миний 20 дахь амьдрал. Тэр мөчид нуураас гарч ирсэн хар зүйл над руу ихцлэн ойртож байлаа. Би хөдөлж чадсангүй. Амьсгаа минь боогдож, зүрх минь цээжнээсээ тасран гарах гэж буй мэд цохиж байр. Тэгээд тэр хар зүйл миний өмнө улам ойртож, гинэд чихтэлсэн чанга орлох мэт дуу над руу цуурайтлаа. Тэр дуу чихийг минь сэтлэх шиг болж, чихнээс минь цус гарч эхэллээ. Нүд минь харанхуулж, хөлд орох газар хүртэл надаас холдон. Би яг л гүм харанхуу руу живж байгаа мэт санагдав. Гэвч яг тэр мөчид би мартчихсан байсан бүхий л дурсамжаа эргэн сансан юм. Яг л 10 дахь дурсамж сэргэх мөч шиг өөрийн дурсамжийн ертөнц рүү нэвтрэм орлоо. Надад хэсэг хэсгээр харагдаж байсан тэр дурсамж оюун санаанд минь гүн нэвтэрсэн юм. Тэр бол миний 20 дахь амьдралын дурсамж байлаа. Бэрхтээ овг, хүчээр хөгжин овг аймагуд донд танигдж мандаж байсан цаг үе байв. Бид хөрш овгуудтайгаа холбоо тогтоож, ангын арьс, сургасан адуун сүргээ зэвсэг, хоол хүнс, ахуйн эд зүйлстэй сольж, овгуудтай эв түнжинтэй аж төрж байсан цаг үе байлаа. Би тэр үед овгийн ахтагчийн ууган нач болон төрсөн байв. Бага наснаасаа л бэлтгэгдэж, бусад овг аймагуудын хэл, аялга, хүмүүстэй хэрхэн ярилцах, хэрхэн тохиролцох, хэрхэн арилжаа солилцох хийхийг овгийн өвгөд болон настай эмээгээсээ суралцаж, өөртөө харь хэл сурах чадвар болон тохиролцоо солилцох хийх чадамжийг энэ төрөлдөө эзэмшсэн байв. Намайг зуны дэлгэр цагт үүрээр нар мандах мөчид төрсөн тул үүр цайх гэгнэр хайрлсан байв. Шинэ бүхний эхлэлтэй хамт төрсөн хүү гэж ингэж нэрлсэн хэрэг. Гэвч 7 настайд минь овгийн настангууд намайг шинжиж, ухаан санаа, хэл ярианы чадамжийг минь үнэлээд надад дахин нэр хайрлсан юм. Тэр нэр бол Цэцэн. Тэр цагаас хойш хүмүүс намайг үүр цайх биш, Цэцэн гэж дууддаг болсон. Энэ нэр надад зүгээр ч нэг оногдоогүй юм. Намайг 6 настай байхад бидэнтэй зэрэгцэн нутагладаг загчин химээх овг байлаа. Тэд баруун хязгаарыг сахиж, харь овг, харь хилтнүүдтэй адуу мал, ангийн арьс, идэж тэжээл, ховц хэрэглэл, зэвсэг зэрэг зүйлс солилцсон амьдардаг хүмүүс байв. Өөрөөр хэлбэл тэд бол олон овг дамжин явдаг, солилцооны ухаан сайн мэддэг овгтон байсан юм. Манай овгтой ч мөн адил солилцоо хийдэг байлаа. Тэр үед манай адуун сүрэг тал нутагт алдаршсан байсан учраас олон овгтон манай дэрж адуу сольж авахаас гадна адуу хэрхэн маллах, хэрхэн унларж сурахыг ч биднээс суралцаж солилцоо хийдэг байв. Нэгэн өдөр загчин овгоос ахмаг насны 5 хүн манай овгт ирлээ. Тэдний дундаас жирвээ сахартай, нүд нь гялалтсан, хэл ороомог нэгэн хүн аавтай минь солилцооны тухай ярьж эхлэв. Тэр хүн адуун сүрэг рүү минь хараад ёжилсон өнгөөр "7 төмөн адуу гэсэн чинь 7 төмөн дааг шивдэ" гэв. Тэр үгийг сонсоод би дуугүй өнгөрч чадсангүй. Өөрийн мэдлгүй хариу хэлв. "7 төмөн дааган ч дааgal да. Нуурын усанд туслахад тэр дороо ширгээдэл юм да" гэж хэллээ. Тэр хүн инээмсэглээд "Нуур биш, шалбааг шивдэ" гэж хэлээд чанга инэв. Би ч бууж өгсөнгүй. "Шалбаа бин шалбааг л да. Хангард нисээд гаталж чаддаггүй л шалбааг юм да" гэлээ. Тэр хүн "Хангард биш, болжмор л үз" гэв. Би "Болжмор нь ч болжмор л доо. Гэр дээгүр нисээд гарахдаа нарыг халхалдаг л юм да" гэж хариуллаа. Тэр хүн дахин "Тэгвэл гэр биш, шаширл байсан биз" гэж хэлв. Би бууж өглөгүй. "Шаширн ч шаширл да. Үүдэнд бэлдсэн үхэр сүргийг мөөрөхөд дотор суусан хүнд дуулдаггүй л юм да" гэлээ. Тэр хүн "Үхэр сүрэг биш, хэсэг тугал байсан биз" гэв. Би "Тугалн ч тугалл да. Тэрэг дээр ачсан гэрийг тээж далтын даваагаар давдрал юм да" гэлээ. Тэр хүн "Даваа биш, гүвээ бицтэй" гэв. Би "Гүвэнч гүвэлдэ. Урд явсан хүний малгай хойно яваа хүнийхээ талгой дээр ундрал юм да" гэлээ. Тэр хүн "Малгай биш, тоорцог үсттэй" гэв. Би "Тоорцог нь ч тоорцог л юм. Идэр 9-ийн хүйтэнд дааруулдаггүй л юм да" гэлээ. Тэр хүн ахин "Хүйтэн биш, жихүү бицтэй" гэв. Тэгэхэд нь би инээмсэглээд "Жихүүн ч жихүүлдэ. Хэлэлцэж байгаа хүний хэлний үзүүр хөлддөг юм да" гэлээ. Тэр хүн сүүлчийн удаа "Хэл биш, хэсэг мах үсттэй" гэв. Би түүний нүд рүү ихцлэн харж байгаад "Хэсэг мах нь ч хэсэг мах л да. Хинтээ ч хэлэлцсэн гардаггүй л мах та" гэж хэлсэн юм. Тэр хүн хэсэг дуугүй болов.
Тэмээ унсан, хосон ташуур барьсан, үнэгэн малгайтай тэрээр над руу гайхан харснаа. Яасан сүрхий хүүвэ гэв. Тэгэхэд нь би хошин үг хоолоод, цэцэн үг цээжинд, цэцэг навч ууланд байдаг юм гэж хэлээд адууныхаа зүг алхаад явчихсан юм. Тэр үед хүмүүс намайг зүгээр хэлэмгийн хүү байна гэж бодсон байх. Гэвч үнэн хэрэгтээ тэр ярианы цаана солилцооны их нарийн ухаан явж байв. Нөгөө хүн эхлээд манай адууг жижиг биетэй гэж үнийг буудахыг оролдсон. Дараа нь манай нутаг усны хэмжээг багтуул үнэрхэд хэрэггүй гэж басамжилсан. Тэгээд ч зогсохгүй. Нүүдэлчин ахуйг маань шашир химэн биднийг овоохоод амьдэрдэг гэж басамжлав. Багаасаа МВС солилцооны ухаан заадгсан тул түүний далд санааг би сайн ойлгож байв. Харин сүүлдээ загчин овгийн хүн миний үгний сонголтыг хүртэл өөлж өгөх юмыг маань баг багаар хямдруулахыг оролдлогууд хийж байсан юм. Өөрөөр хэлбэл тэр юуны төрөнд манай адууг үгээр жижигрүүлж, жижиг биетэй тул үн буулгахаар ухаан уралдуулж, солилцоог өөртөө ашигтай үнэт хүргэхийг хүссэн хэрэг. Харин би түүний өөлсөн бүхэнд манай адуун сүрэг жижиг биетэйч даах тэнхээгээр сайтай гэдгийг ойлгуулахаар хариу өгсөн юм. Бид ч солилцоо хийх ухаан дутмаг, мэдлэг муутай авогтон биш гэдгээ харуулахыг хүссэн тул ийхүү үг дайлцаж, эцсийн мөчөд солилцоо хийн үү байна уу өөрсдөө мэд химэн адуун сүрэг рүүгээ явсан нь энэ байв. Тэр үед солилцоо хийх ухаан гаргаж үг хаилцаж байгаа гэдгээ би өөрөө ч сайн мэдэхгүй. Тамчуудад хэрэгт оролцсон байр. Хожим нь энэ үеийн тухай дурсах бүртээ. Солилцоо гэдэг аливаа зүйлийн үнийг тоо хэмжээгээр биш, үн цэнээр нь хамгаалдаг зүйл юм байна гэдгийг ойлгож, өөрийн дараагийн солилцоо бүртээ энэ л зарчмыг сахих болсон юм. Намайг явсны дараа аав минь миний ардаас инээмсэглэн энэ хүү багаасаад их хэлэмгий, ийм сэргэлэн хүү байгаа юм гэж загчин овгийн тэр хүнд хэлэхэд нөгөө хүнч бас над руу ширтэн инээмсэглэн. Миний хэлэмгий сэргэлэн байдлыг үнэлж тэрэг дүүрэн торго даав, тэвэр дүүрэн алтан эдлэл өгөөд манайхаас 500 адуу сольж авсан юм. Тэр өдрөөс хойш аав болон овгийн өвгөд намайг өөр нүдээр хардаг болсон. Тэд миний ухаан, самбааг үнэлж, цэцэн нэрийг минь 7 настайд минь баттхан хайрлаж, ирээдүйд овгийн солилцоог хариуцах жинчин болгож бэлтгэж эхэлсэн юм. Намайг 6 настай байхад бид өөрсдөө холын жин тээж үзээгүй байлаа. Харин загчин болон өөр бусад овгийн хүмүүс тэмээ гих сүрлэг өндөр амтныг гаршуулж, хоёр бүхэн дээр нь ачаага тэгнээд, суваа болгон холын замд жин тээж ирдэг байв. Тэр дүр зураг намайг багаас минь гайхшруулдаг байсансан. Бид адуу гаршуулсан цагаас хойш олон овогтон өөр амьтдыг гаршуулан аж төрөх болсон. Манайхч бас адуу, үхэр гэсэн хоёр төрлийн сүрэгтэй болсон байлаа. Үхэр сүргийг бид буугантай овгоос адуугаар сольж авсан бөгөөд зөвхөн эдэж тэжээлд зориулд нь өсгөн үржүүлдэг байсан юм. Үүнээс хойш цаг хугацаа удирм өнгөрсөөр. Би 17 нас хүрлээ. Өндөр нуруутай, зүс сайтай, хүдэр чирэг биетэй сайхан залуу болон өсөж төрнөв. Би хаяа жингээр ирсэн овгуудтай солилцоо хийж үн хаялцах болсон тул бусад овгууд ч намайг сайн мэдэх болж өндгөн сүү тавих, овг аймгаа ураг барилдуулах санал хэд хэдэн удаа ирж байв. Гэвч миний сэтгэлд багаасаа нэг л хүсэл байсан юм. Би гэр бүл болж, нутагтаа аж төрөхөөс илүүтэй жин тээж, холын зам туулж, хорвоо ертөнцийг таних хүсдэг байлаа. Тиймээс би айлын охиныг хүлээлгэж, ганцаардуулан үлдээхийг хүсээгүй юм. Ийм учраас өвгөд настангуудад сүүн хэргийг түр хойш тавихыг хүсэж, сүү тавихгүй явсаар 17 настай болсон байв. 17 нас хүрээд удалгүй би анхны жингийн цуваагаа бэлтгэж эхлэв. Ангийн арьсаа, үхэр тэргэнд очиж, шилмэл адуунда мордон, баруун зүгийг зорих анхны холын аяндаа гарахаар зэхэж эхэлсэн юм. Тэр цагт солилцоо гэдэг нь нүүдэгчин бидний хувьд зүгээр нэг ашиг олох хэрэг байгаагүй. Энэ бол ахуйд дутагдсан эд бараа, хоол хүнс, зэвсэг хэрэглээ нөхөх хамгийн чухал арга замын нэг байлаа. Иймээс өөр бусад овгоос байнга хамааралгүйгээр өөрсдөө ч жин тээж солилцоо хийж сурах нь манай овгийн ирээдүйд тун хэрэгтэй байлаа. Энэ удаагийн жин тээх аянаас өмнөх 5 жилд хэд хэдэн удаа манай овгоос баруун зүгэл зорн жин тэн гарч байсан юм. Гэвч тэдний ихэнх нь замын дээрэмчдэд дээрэмдүүлэх, эсвэл залтай арилжаачдад мэхлэгдэх зэргээр бүтэлтэй солилцоо хийж чадалгүй буцаж ирдэг байв. Тийм учраас овгийнхан минь намайг багаас минь солилцоо хийх ухаан тохиролцоонд нүдтэй гэж үзсэн тул
Энэ удаагийн жинг амжилттай болгох найдвараа над дээр тавьсан байв. Би ч тэр итгэлийг алдахыг хүссэнгүй. Ингээд би анхны жингээ баруун зүгийн сөөрөн овхтонгуудтай хийхээр төлөвлөж, замын хугацаа, улирлын мөчлөг, ачааны даац, хүн хүчээ нэгтлэн бодож эхлэв. Хавар гараад намар буцаж ирэх нь хамгийн зүйтэй гэж үзээд, өмнө нь баруун зүгт жин тээж явсан ахмадуудтай нийлж, аяны төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн юм. Тэгэхэд өмнө нь баруун зүгт жин тээж явсан нэгэн ахмад надад ийм хэлв. Хавар гараад намар багтаж ирнэ гэвэл хамгийн ойр, хамгийн хурдан нэг зам бий. Гэвч тэр зам амар биш. Их уул хадтай, бартаасаад ихтэй. Загчингууд тэмээн цуваатай болохоор тэр замаар тэр бүр зордоггүй юм. Харин манайх шиг үхэр тэрхтэй, адуу мунлагтай бол гараад үзэх боломж бий. Гэхдээ уулын бэрхээс илүү аюултай юм бас бий. Тэр хавийн сөөрөн газрууд хоорондоо байлдаж тэмцэл ихтэй болсон. Өлсгөлэн ард дөрвсөн дайчид, дээрэмчид нийлээд жинчдийн цувааг отож, тонн дээрэмдэх явдал сүүлийн үед олширсан. Тиймээс хурдан явна гэвэл энэ аюултай уулын замаар явхаас өөр аргагүй. Ахмад надад 2 дахь замыг ч тайлбарлав. Хэрв яаралгүй аюул багтаа явъя гэвэл уулсын голоор тойрч гарах урт зам бий. Тэр зам харьцангуй тайван, гэвч тэр замаар явбал хавар гараад ирэх жилийн зоонз буцаж ирнэ. Нэг бүтэн жилийг шахуу гадаа өнгөрөөнө гэсэн үг. Түүний энэ үгийг сонсоод миний сэтгэл хоёрдож эхлэв. Нэг талд нь овгийн минь надад өгсөн итгэл байлаа. Анхны жингээ амжилттай хийсэл байлаа. Харин нөгөө талд нь аюул байлаа. Уулын бартаг яах вэ гэхэд дээрэмчдийн довтлогоо гэсэн аюул байсан тул энэ олон хүний амь насыг авч явах хариуцлага надад ирсэн тул маш ид сэрэмжтэй, болгоомжтой хандах ёстой болов. Хурдан зам нь амжилтанд ойр мэт боловч үхэлд ч ойр. Урт зам нь амьд буцах магадaltaйж овгийнхан минь бүтэн жил хүлээх хэрэгтэй болно. Тэр өрөө би ахмадуудынхаа үгийг сонсоод ингэж хэлсэн юм. За, би энэ шүн сайн эргцүүлж бодъё. Маргааш шийдвэрээ та бүхэнтэй хуваалцъя. Ингээд бид гэр гэрийн зүг тарцгаасан юм. Харин би ганцаараа үлдэж, оройн бүрэнхийд алсыг ширтэн удаан зогссон билээ. Салхи намуухан үлээж, адууны амьсгаа холоос сонсогдно. Гэтэл миний дотор нэг л үл таних түгшүүр өндийж байлаа. Яагаад ч юм бэ? Энэ аян миний анхны жим байгаа зогсохгүй. Миний хувь тавиланг бүхэлд нь өөрчлөх зам болно гэдгийг зүрх минь зөнгөөрөө мэдэрч байсан юм. Бүхэл шөнийн турш бодсны эцэст би шийдвэрээ гаргасан юм. Би дүд замыг сонгосон. Овгийнхоо төлөө энэ зэргийн эрсдлийг үүрэх ёстой гэж бодсон учраас аюултай ч гэлээ түргэн хүргэх уулын замыг сонгосон юм. Учир нь нэг жил алдах нь овгийн минь ахуй энэ үед нэлээд доройдох тул би зармогоор шийдвэр гаргасан юм. Маргааш нь би ахмадуудыг цуглууллаа. Тэгээд тэдэнд хандан ингэж хэлв. За, бид эх сар аян замдаа гарна. Уулын замаар явна. Одоо солилцох ангийн арьс, модон эдлэлээ бэлдэж, жингээ сайн зэхэцгээе. Би тэдэнд ингэж шийдэмгий хэлсэн юм. Ахмадууд ч миний үгийг сонсоод толгой дохин зөвшөөрөв. Залуу хүний хүсэл шийдвэрийг бид няцаахгүй. Харин өөрсдийн мэдлэг ухаанаараа чамд түшиг болж дэм болно гэж амлав. Тэр цагаас хойш бид аян замын бэлтгэлдээ шамдан орсон юм. Тун удалгүй бидний мордох өдөр ирлээ. Тэр өглөө овгийн ахлагч өвөө минь намайг дуудан суулгав. Тэр над руу удаан харж байснаа намайг дэргэдээ ойртуулж нам дуугаар ингэж хэлсэн юм. Бүү эргэлз. Чи амжилттай ч вэ, амжилтгүй ч вэ, заавал буцаж ирэх ёстой шүү. Овгийнхан бид ямар ч үр дүнтэй байсан чамайг гэсэн сэтрэлээ хизээч гээхгүй. Хүү минь, сайн яваад ирээрэй. Ингэж хэлээд өвөө минь намайг үнссэн юм. Түүний дараа аав ээж хоёр минь ч намайг чанга тэврэм үнслээ. Хэлэх үг олон байсан ч салах мөчөд зарим үг зүрхэндээ үлддэг юм билээ. Харин бяцхан дүү нар минь нэг нэгээрээ над дээр ирж эрхлэн наалдна. Аха, надад сам авчираарай. Надад гадар тод авчираарай. Надад хутаг авчираарай. Хүүхдийн гинэн цайлган зангаар тэд ийхүү бэлэг захиж байлаа. Би ч тэднийхээ толгойг илж инээмсэглэн зөвшөөрсөн юм. Тэгээд би нутаг усныхаа уул овоо гол мөрөндөө сүсэглэн мөргөж аян замдаа гарлаа.
салхи зөөлөн үлээж, мордын туурай галар товшин, үхэр тэрэгний дугуй шороо татуулан өнхөрч эхлэв. Миний ард, миний гэр бүл үлдэж байлаа. Миний өмнө үл мэдэх урт зам хүлээж байлаа. Гэвч тэр мөчөд миний зүрхэнд айдснаас илүү нэг л хүчтэй зүйл байсан юм. Тэр нь итгэл байлаа. Би заавал амжилттай буцаж ирнэ гэсэн залуу насны гал халуун итгэл надад байв. Надтай нийлээд 50 гаруй хүн аялалдаа гараад 14 хоног болсон байлаа. Замд зэрлэг чонын сүрэгтэй таарснаас өөр онц аюул мэдрэгдсэнгүй. Гэвч уулын зам улам өндөрсөж, агаар нь шингэрч, салхи нь хүртэл амьсгалахад бэрх болж эхэлсэн юм. Удалгүй бид уулын өндөрлөгт хүрч ирлээ. Тэр үед нэгэн ахмад над дээр ирээд намайг дуудаж ийн хэлв. За, удахгүй бид Шаншүүний нутагт хүрнэ. Тэд бидэнтэй зүс ижилж хэл өөр улс. Түүний энэ үгийг сонсоод миний сэтгэл хачин их хөдөлсөн юм. Учир нь би багаасаа эмээгээрээ өөр овог аймагуудын хэлийг заалгаж өссөн байлаа. Эмээ минь ялангуяа баруун зүгийн хүмүүсийн хэл аялгыг надад багаар заадаг байсан юм. Тэр дунд Шансүүний хэлч бас байв. Эмээ минь өөрөө баруун зүгийн хүн байлаа. Тэр бол барууны Ярлунг нутгийн нэгэн томоохон захирагчийн охин байсан гэдэг. Багаасаа эрдэм мэдлэг эзэмшиж, зүс сайтай, ухаан төгс бүсгүй байсан гэж өвгөд ярьдагсан. Гэвч нэгэн цагт тэдний нутагт Шан хэмээх сөөрөн улс давталжээ. Тэр үүмэн самууны үеэр эмээ минь гэр бүлтэйгээ дөрвөн зүхтаж явахдаа өвөөтэй минь учирсан гэдэг. Өвөө минь эмээгийн гэр бүлийг аварч, харийн довтлогоо намжих хүртэл өөрийн овгийн хамгаалтанд авч овогтой хэсэг хугацаанд байлгасан гэдэг. Харийн довтлогоо намжиж эмээгийн гэр бүл нутаг буцах цаг ирэхэд эмээ минь өвөөд минь сэтгэлтэй болсон байв. Тэгээд тэр төрсөн нут руугаа буцахын оронд энэ тал нутагт үлдэж өвөөтэй минь ханилан амьдарсан юм. Эмээ минь зөвхөн хүний нутагт ирж сууршаад зогсоогүй. Тэр бидэнд өөр ертөнцийн мэдлэгийг авчирсан хүн байлаа. Өөр овог аймагтай хэрхэн ярилцахыг, хэрхэн хэл амаа ололцохыг, хэрхэн солилцоо хийж хоёр талдаа ашигтай тохирогцохыг энэ бүхнийг эмээ минь манай овогт зааж сургасан юм. Өнөөдөр бидний мэддэг солилцооны ухааны үндэс хүртэл эмээгээс минь ихтэй байлаа. Тийм ч учраас Шансүүний нутагт ойртож яваагаа сонсоод миний зүрх илүү хүчтэй цохилж эхэлсэн юм. Энэ бол зүгээр нэг холын аян биш байлаа. Энэ бол эмээгийн ярьж өгдөг байсан өөр ертөнцид хүл тавихтай адил санагдсан. Тэр шөнө би бараг нойр хүссэнгүй. Тэнгэрийн оддыг ширтэж хэвтээд Шаншүүний нутаг ямар байдаг бол гэж бодож байлаа. Тэдний хүмүүс ямар төрхтэй бол, ямар хэлээр ярьдаг бол, ямар гэрт суудаг бол, ямар эд бараа, ямар үнэт зүйлсийг эрхэмждэг бол. Миний өмнө ямар ертөнц нээгдэх гэж байгааг төсөөлөх тусам сэтгэл минь догдолж байв. Гэвч тэр шөнө би шинэ нутаг, шинэ хүмүүс, шинэ боломжийн тухайд бодож байснаас тэнд миний хувь тавиланг бүхэлд нь өөрчлөх учрал хүлээж байгааг огтхон ч мэдээгүй байсан юм. Бид цааш хөдөлж хэд хоногийн дараа Шаншүүний нутагт ирлээ. Өвөрмөц ховт сүнссэн хүмүүс наан цаана холхиж байв. Тэдний арьс бор хүрм, нүүр төрхөн намуухан атлаа, инээмсэглэл тодтой байлаа. Энтхийн ард түмэн газар тариалан эрхлэн амьдардаг ажээ. Гэвч зөвхөн тариа тарьж суудаггүй. Мал маллан аж төрөх хүмүүс ч бас байв. Өөрөөр хэлбэл энэ нутагт хүмүүс хоёр өөр аж ахуйг хослуулан амьдардаг байлаа. Харин тэдний яриаг би анх сонсоход чихэнд минь огтхон ч дассангүй. Гэвч удалгүй эмээгийн минь багаас зааж өгсөн үгс ой санамжийн гүнээс аажмаар сэргэж тэдний хэл чихэнд минь наалдаж эхэлсэн юм.